13. Фирам, Фиспа 2. Сен Онори хэмээх Парисын захан хэсгийн 3-2-ыг явж өнгөрвөл энэ баян хорооны олон сайхан байшингуудын дотроос ч гэсэн онцлогдсон харагдах үзмжит сайхан шилтгэний ард талд өргөн цэцэрлэг байгааг үзэж болно. Дөөний өтгөн ургасан туулайн бөөр модод бараг цайз болон өндөр хан дээгүүр цухын 13 дугаар Людвигийн үеийн төмөр сараалчин хашаа бэхлэн тогтоосон дөрвөлжин багнууд дээгүүр тавьсан чулуун ваар савнд өөрийн цагаан ягаан цэцгүүдийг унжуулан хавар бүр цэцэглэнэ. Эдгээр ваар савнууд дотор үсгэлэн сайхан шимтлэгтэй цэцэг улаан цоохор навцсан салхины аясаар намируулан байх боловч энэ шилтгэний эзэд зөвхөн эргэн тойрон мод тарьсан байшин ба цаад талдаа сайхан ногооны газартаа байсан төмөр хашаа бүхий цэцэрлэг рүү харсан хаалгатай хашаа хоёрыг эзэмших болсон тэр эрт цагаас хойш энэ сайхан хаалгыг хүн хэрэглэхгүй болсон ажээ. Гэтэл Дамын намын шулам ирж Парисын гол гудамж болох Сент Онори хэмээх гудамжтай өрсөлдөх тийм гудамж байгуулна гэж төлөвлөд явжээ. Төмөр самбарын хүчээр байгуулагдахаас өмнө нэр авсан энэ гудамж баригдж эхлэх ёстой байсан учраас ногооны газрыг худалдачихжээ. Хэрэг дээрийн хүнэн төсөөлөн бодож хөрөнгөн шийдвэрлэн гүйцэтгэдэг болохоор энэ гудамж өлгий дотроо нас барчихжээ. Ногооны газрын бүтэн үнийг төлж авсан тэр хүн энэ газраа хүссэн үнээрээ худалдаж чадсангүй, харин эртөөрөө алан боловч үн хүрч алдсан мөнгөн олж явна гэж гордоод энэ газраа жилд 500 франкаар түрээслэн өглөө. Ийхүү өөрийн мөнгөний хагас хувийг авах болсон 50% аваад дэндүү ядуу орлоготой байна гэж байгаа одоо үед тунч ялихгүй юмсанчээ. Ямар ч л байлаа гэсэн ногооны газар өөд ордог байсан цэцэрлэгийн хаалга хаалттай цоож цуургын зэв идэжээ. Бас тэгээд хүдэг ногоочд язгууртны цэцэрлэгийн дотор талыг харахаас болгоомжлон газраас 6 дохоо өндөр банзан хашаа барьжээ. Үнэн дээр завсраар нь зэрвсхэн харахын аргагүй чигжүү хадаж чадсангүй. Гэхдээ энэ хүндтэй байшинд бусдын харцаас айх юм байсангүй. Тэрхүү ногооны газар байцаа, ловон, тарвас буурцхийн оронд өндөр царгас ургах нь энэ хоосон газрыг хэн нэгэн хүн бас л санаж байдгийн ганц баталгаа ажээ. Барихаар төлөвлөж байсан гудамж руу харсан намхан явган хаалга нь энэ ханаар хүрээлэгдсэн хэсгийн орох гарах үүд нь болсон ажээ. Төрөөслөн авсан хүмүүс энэ газрыг ургац муутай юмгээд саяхан хайсан учраас энэ газар урдын хагас ховын жөхөн болоод 7 хоног болж байгаа ажээ. Бидний дээр дүрдсэн туулайн бөөр мод шилтгэний талаас хашаан дээгүүр давж цэцэглэн багширч ургасан бусад модод завсраар нь шурган агаар амьсгалахад нь саад үл болно. Өтгөн навцсын завсраар гэрэл арайд нь нэвтрэх нэгэн газар өргөн чулуун сандал ба хэдэн жижиг цэцэрлэгийн сандал байгаа нь 100-аад алхмын цаана ногоон шугын завсраар бараг л үл харагдах тэрхүү шилтгэн доршин суугчдын аль нэгнийх нь хүнтэй нуугдан уулздаг газар ч юм уу эсвэл ганцаараа цаг өнгөрөх байр болохыг харуулна. Зуны ямар ч халуун өдөр нарны илч нэвтрэхгүй сэрүүн байдаг бөгөөд элдв чимээ шугаанаас хол шовны жиргэн дунд умбан хүн амьтны нүднээс алслагдсан болохоор нь энэ газрыг сонгоо авсан нь илтэй. Энэ хавар Парисийнхэнд заяасан нэгэн халуун өдрийн үдэш энэ чулуун сандал дээр ном, шүхэр, ажлын сакс, булан дээр нь юм хатгамулж эхэлсэн альчшуур хэвтэж байлаа. Сандлын ойролцоо бан цадсан хаалганы дэргэд залуу бүсгүй зогсож, завсраар нь өнөө бидний мэдих хоосон ногооны газар руу шагаан харна. Яг тэр үед ногооны газрын хаалга чимээгүй онгойж, хилэн молгой ширүүн давуу цам зөмссөн зоригтой барин өндөр залуу орж ирлээ. Энэ ердийн хувцас нь хар үсэс сахалд нь арай л зөгцсөнгүй. Хүн харж байгаа эсхийг шалган ийш тийшээ бушуухан хараад ногооны газар явган хаалгыг хааж шилтгэний хашааны хаалга руу яаран алхалаа. Эрхэнч эрнэ. Тэгтэн ийм хувцастай эрнэ гэж бодоогүй байсан охин энэ хүнийг хараад айн ухарлаа. Гэвч ирсэн хүн хайр сэтгэлтэй хүнд байдаг харцаар ногооны хашааны завсраар цагаан балааж урт цэнхэр бүсэд цохолцохыг ажиглан харж амжлаа. Залуу хаалга руу гүйн ирж уруулаа завсраар нь наалдуулж "Валентина, битгий. Би байна" гэж хэлбэл бүсгүй ойртон ирээд "Та өнөөдөр яагаад оройтов?" гэж асуугаад "Үдий хоол болох ойртож байгаа. Тэгэд бас алхан бүрийг минь мөрдөж байдаг хойд их үргэлж намайг тагнаж байдаг шивгчин хүүхэн.
Дургүйх минь хүргэдэг дүүгээсээ молдорч гарч ажлаа аваад энэ дэрнэ гэхэд хичнээн амаргүй их болгоомжл уран арга хэрэгтэй байдгийг та мэднэ шүү дээ. Би энэ ажлаа мүд дуусахгүй байх гэж айж байна. Та ягаа саацнаа хэлэхдээ бас ийм хувцас өмсөх болсныхоо учрыг хэлж өгнө үү? Би энэ хувцснаас чинь болоод анхандаа таныг таньсангүй гэлээ. Хонгор Валентина гээд залуу хүү, та миний хайр сэтгэлд ахадсан санагддаг болохоор энэ тухай би танд хийж зүрхлэхгүй юм. Гэлээж таныг харахаараа л тэсэж чадахгүй, хүндхэн талархаж явдгаа хэлэхгүй байж чадахгүй юм. Тэгээд танаас салаад явсны дараа хэлсэн үгээ чинь цуурай намайг тайвшруулж байдаг. Харин одоо таны зэмлсэн явдалд баярлалаа. Энэ надад сайхан байна. Энэ бол та намайг хүлээж байсан юм байна гэж хэл зүрхлэхгүй байна л да. Тэгтэл намайг бодож байсныг тань харуулж байна. Би яагаад хожимдсан, яагаад ийм хувцас өмсснийг та мэдэх гэсэн юм уу? Би танд хэлье. Тэгэхээр та учрыг мэдэж намайг өөчлөх байхаа. Би мэргэжил сонгож авлаа гэж хэлв. Мэргэжлий? Та юу гэж хэлэх гээвэ, Максимилиан? Та бид хоёр ийм ойр дотн ямаараа давхуу хийхээр тийм аз жаргалтай улс байгаа юм гэж юу? Амь наснаасаа илүү үздэг ямаараа тоглоом хийхээс тэнгэр намайг зайлуулж явах гэж залуу хэлээд. Харин би зэлвэд хоосон газараар таниулчиж хашаа хорон дээгүүр давж явахаас залхаж гүйцлээ. Бас танаа аав намайг хулгайч гэж шүүхэд өгч гэж мэднэ гэдэг бол намайг үнэхээр айлгав. Ингэвэл бүх Францын армийн нэрийг гутаана. Тэгээд л жижигхэн чиглээ хамгаалтын нэгч цайз байхгүй, хамгаалт шаардагдах нэгч бэхлэлтгүй газарт ахмад султаа дарагхан дандаа л байж байх явдал хүмүүст сэжиг төрүүлж мэднэ. Ийм учраас ногоочин болж тохирох хувцсыг өмссөн юм. Ямар тэнэг хэрэг вэ? Үгүй дээ. Энэ бол бидний аюулгүй байдлыг хангаж байгаа зүйл учраас бүх амьдралынхаа туршид хийсэн хамгийн ухаалаг ажил минь гэж би бодож байна. Тэгвэл юу болсноо яриач. Болно. Би энэ ногооны газрын эзнийд очлоо. Төрүүчийн түрээсэлж авсан хүний хугацаа дууссан учраас би хөлсөлж авсан юм. Одоо энэ саргас бүгдээрээ минийх. Энэ өвсөн ногоон дотор овоохоо босгож аваад танаас хоёрхан алхмын зайтай байхад хинч саад хийхгүй болсон. Би зол жаргалтай болсон дон баяр хөөрөө барьж чадахгүй байна. Валентина, тэгээд энэ бүхнийг мөнгөөр худалдан авч болдгийг хараач. Тэгж бодохын аргагүй тийм үү? 10 жилийнхээ амьдралыг өгөхөд бэлэн энэ аз жаргал баяр хөөр ямар үнэтэй олдсон гэж санана таалда. Жилд 500 франк. Тэгтээ мөндрөл болгон төлнө. Одоо надад айх юм байхгүй. Би энд гэртээ байгаа юм шиг байж хашаа руу шат тавьж танай цэцэрлэгийг харж ямар ч эрүүл манаанаас айлгүйгээр танд өөрийнхөө сэтгэлийн тухай ярьж болно. Харин тэгтээ энэ үг муу хувцастай ажилчин хүний амнаас гарлаа гэж таны бардам сэтгэл чинь дургүйцэхгүй бол шүү дээ. Гэв. Валентина баярлсан болоод үл мэдэгдэх дуу алдлаа. Дараа нь гинт атаархлын хар үл зүрхэнд нь нассан нарны элчийг бүр хүүгэлтэй болж уйтгартай дуугаар Максимилиан, одоо бид хоёрд эндүү чөлөөтэй боллоо. Тэгэхээр болгоомжлохгүй бол энэ аз жаргалан устхан өгөө хичгэж мэднэ шүү дээ. Хэмээн өгүүлв. Та ингэж ярьж яаж болно? Би тантай танил болсон цагаасаа хойш өөрийн санаа бодол, амьдралаа таны санал бодол амьдралд чинь захируулна гэдгийг өдөр бүр нотлон харуулж байгаа юм билүү? Таныг надад итгэхэд юу тус болов? Миний нэр төр шүү дээ. Тийм биш гэж юу? Аюул тохиолдох нь гэдэг сэтгэл намайг төгшүүлээд байна гэж та хэлсэн билээ. Тэгэхэд би танд үйлчлэхээс өөр ямар ч шанх шиг гордохгүйгээр үнэн шударга үзүүлж, тусламж үзүүлье гэж хэлсэн шүү дээ. Түүнээс хойш таны төлөө амь насаан ч хүмүүсийн дундаас намайг сонгож авсандан харамсах тийм шалтгааныг би ам хэл дохио тэмдгэрч болов өгсөн гэж юу? Хөөх юм. Та эрхэмдээ пинэтэ гэрлүүлэхээр сүй тавьсан ингэж гэрлүүлэх гэж танаа эцэг нэгэн шийдсэн болохоор эрхэмдээ вэлбэрийн шийдвэр эргэлт боцолтгүй гэж надад хэлсэн шүү дээ. Одоо яа гэхэв? Би сүйдэрт хоцорч бүх найдлага гордлог таны дур зоригтч биш, өөрийнх нь дур зоригтч биш, харин цаг хугацаа, хувь тавилангийн эргэлтэнд тэнгэрт тавьж байна. Гэхдээ Валентина, та намайг хайрлаж өрөвддөг гэж хэлсэн шүү дээ. Таны энэ үнэлж баршгүй үгэнд чинь баярлалаа. Харин энэ үгэн хаяаныг давтан хэлж байгаарай гэж хүсье.
Энэ чинь надад өөр ямар ч юмны тухай бодохгүй байх хүчийг өгдөг юм. Максимилиан, энэ л танд зориг чадлыг өгч, энэ л миний амьдралыг баяртайж, золгойж болгосон юм да. Би хойд ихийн хатуу ширүүн зан, хүүхдэд хайрлах сохор хайраас нь болж гашуун зовлон амсаж явах нь дээрв. Аль эсвэл таны дэргэд минь байхад амсдаг аюул занлаар дүүрэн ад жаргал дээрв гэж өөрөөс нь олон дахин асуудаг. Аюулыг гэж Максимилиан дуалдаад, та яаж ийм хатуу ширүүн шударга биш үг гэлж чаднаа? Би таны хамгийн дуулууртай боол биш үү? Та намайг өөртөөгөө заримдаа ярьж болно гэж зөвшөөрсөн. Харин тантай уулзч учрах арга хайхын минь хориглосон шүү дээ. Тэгэхэд чинь би таны аяар л болсон. Би энэ ногооны газараар дамжиж тантай уулзаж хаалганы завсраар таныг харалгүй. Тэгтээ танд ийм ойрхон байж ярилцах арга олсноос хойш таны палажны хормойдч болсон хүрий гэж гуйгаагүйсэн билээ. Залуу чадaltaй хүний инээд хөрөм энэ хашаан саадыг давж орох гэж ганц удаач болсон оролцсон гэж юу? Би таныг хатуу ширүүн зан гаргаж байна гэж нэгч болов удаа зэмлэж өөрийнхөө хүслийг хэлж байсан гэж юу? Би эрт цагийн Мордбаатар шиг л хэлсүүгэндээ хүрч байгаа шүү дээ. Би таныг шударга биш байна гэж үзэхгүй тул ядахтан үүнийг хүлээн үсттэй гэж хэлэхэд Валентина хоёр банзны завсраар хурууныхан өзүүрийг цохойлгож өгөөд Максимилиан түүнийг үнсгэд, энэ үнэн та бол үнэнч найз. Гэхдээ л та ховын сонирхлоо бодож ингэсэн байна. Хайрт Максимилиан минь, боол шаардлага тавиад ирэх өдөр тэрээр юм бүхнээсээ хагцна гэдгийг та сайн мэдж байсан штэ. Найз нөхөдгүй эцэг минь мартаж, хойд их минь мөрдөж мөшгөөд байдаг. Ганц тайтгаруулах юм нь хөрч оргисон, хэлгүй хөдөлж чадхан болсон өвгөн л байгаа надтай. Та ах トゥ угийн ёсоор нөхөрлөнө гэж амласан. Тэр ганц өвгөн миний гарыг барих гэж гараанч хөдлөж чадахгүй. Надтай зөвхөн нүдэрээ л ярьдаг. Харин намайг инхрэйлэх өчүүхэн юм зүрхэнд нь хадгалагдан үлдсэн байх. Ховь зяа намайг гашуунаар доог хийж, надаас илүү хүч чадалтай бүхний дайсан тэдний золиос болгоод хүр юм л миний найз түшиг болгон үлдээжээ. Максимилиан, би маш их золгүй хүн юм. Та надад дурлахдаа өөрийнхөө тухай биш, харин миний тухай боддог чинь сайн хэрэг юм гэлээ. Валентина гэд Максимилиан сэтгэл ихэд догдолсон бололтой. Би энэ ертөнцийн дээр ганцхан танд хайртай биш. Бас охин дүү хүргэн хоёртой хайртай. Гэхдээ энэ хайр бол ээлдэг зөөлөн, таныг бодож санагалздагаас шал өөр юм. Таны тухай бодоход бүх цус минь оргилж, амьсгалагдж хэцүү болж, галзуурсан юм шиг зүрх минь цохилдог. Хүний хэмжээнээс хэтэрсэн энэ хүч чадлаа танд дурлсан сэтгэлдээ шингээсэн юм. Та надад хэлсэн өдөр чинь л би энэ бүхнийхэн ад жаргалт чинь зориулан өгнө. Франц де Эпине бас нэг жил байхгүй байх юм гэж ярьцгааж байна лээ. Энэ нэг жилийн дотор хичнээн жолон завшаантай явдал аятайхан нөхцөл тохиолдож болох юм. Ингэж л гордод сууя. Итгэл гордол гэдэг хичнээн сайхан, хичнээн амттай гэж санана. Валентина, та намайг хувийн бодсон гэж зэмлэж байна. Харин та надад юу байсан бэ гэж? Ариун явдалтай, Венерийн гоо сайхан боловч хүйтэн баримл хөшөөл гэсэн үг. Та миний үнэнч шударга, дуулууртай, биеэм барьж байдгийн хариуд юу амласан бэлээ? Юу ч үгүй шүү дээ. Та надад юу бэлгэлсэн бэлээ? Бас л юу ч үгүй. Та өөрийнхөө болзоот нөхөр, эрхэмдээ Эпинигийн тухай надад ярьдаг. Тэгэхдээ хизээ нэгэн цагт түүнийх болно гэдгийг бодохоор санаа алддаг. Валентина, энэ л таны сэтгэлд байгаа бүх зүйл чинь үү? Яалаа гэж? Би танд бүх амьдрал сэтгэл зүрхийн өгч, зүрх минь ганцхан таны төлөө зохилж, би таныг алдвал өхнө гэж өөртөө ярьж, өөрийгөө бүхлээр нь танд хамруулан өгч байхад өөр хүнийх болно гэдэг бодол таныг айлгахчгүй байдаг. Би таны оронд байгаад, би танд дурлаж байгаа шиг надад та тэгтлэн дурлаж байна гэдгийг мэдэрвэл энэ төмөр сараалжийн завсраар гараанд 100 удаач гисэн сунгаж хөөх юм уу Максимилианы гарыг атгаж, Максимилиан, би ганцхан таних байна. Энэ ертөнцийн ч тэр, нөгөө ертөнцийн ч тэр ганцхан таних л гэж хэлэн дээ. Валентина хариу юу ч дуурсангүй. Гэвч Максимилиан түүний санаа алдан уйлж байхыг сонслоо. Тэгээд дороо ухаан орж, Валентина,
Валентина. Хэрвээ миний үг таныг гомдоосон бол түүнийг минь мартаж орхиорой гэж дуу олдон хэлэхэд үгүй. Энэ бүгд үнэн. Би ямар золгүй ганцаардмал байгааг та харахгүй байна гэж үү дээ. Аав минь намайг хайхардаг болохоор би бараг л хүний гэрт сууж байгаа. 10 жилийн турш миний хүсэл зориг өдөр бүр цаг бүр минут бүр захирагчдын минь хүсэл зориг хавчин дарж байна. Миний зовлон зүдгүүрийг хинч мэддэггүй. Би ганцхан танд л энэ тухайга ярьсан. Хүн бүхэл надад сайн, надад хайртай юм шиг харагдавч үнэн хэрэг дээрээ цөм надад дайсагнж байдаг. Эрхэмдээ Вильбер охиноо инхрийлэхэргүй хатуу чанга хүн. Харин Вильбер авгаагаар 2 дугаар ээжээ болгосон дон Валентина хад жаргалтай байж таарна гэж хүмүүс ярьцгаадаг. Ингэж хүмүүс ташаа боддог. Эцэг юм намайг огт хайхардаггүй. Хойд их минь намайг үзэн яддаг. Энэ нь үргэлжийн инээмсэглэр халахлагдаж байдаг учраас уламж аюултай гэж хариулв. Валентина, таныг үзэн яддаг. Таныг үзэн ядаж яаж болдгийм бэ? Найз минь гэж Валентина хэлээд түүний намайг үзэн яддаг нь маш амархан юмар тайлбарлагдана. Тэр ганцхан хүүгээ миний дүү Эдварыг л боддог гэлээ. Тэгэд яагав? Эд мөнгөний асуудлыг хутгах үнэндээ надад эвгүй байна л да. Гэсэн ч тэр чухам үүнээс болоод л намайг үзэн ядаад байгаа юм. Түүнд өөрт нь ямар ч хөрөнгө байхгүй. Би ихээсээ их хөрөнгө үе залгамжлан авсан хүн. Энэ маань бас нэгэн цагт эрхэм Сен Миран, хатагтай Сен Миран хоёроос өв залгамжлан авахаар 2 дахин нэмэгдэх юм. Ийм болохоор л атаархаад байгаа юм шиг надад санагддаг. Хэрвээ би хөрөнгөнийхөө хагасыг түүнд өгчхөд өөрийгөө эцгийн гэрт төрсөн охины ёсоор сууж байгаа хүн гэж бодож болдгсон бол дорн л түүнд өгчмөр байна. Хөөрхи Валентина минь. Тийм ээ. Би хавчигдсан. Тэгээд бас сул дорой хүн гэж өөрийгөө боддог. Энэ шахалт хавчилт маань намайг тогтоон дэмжиж байгаа шиг надад санагдах учраас түүнээсээ салхаас айх юм. Бол ямар ч ялгүйгээр үгэнд нь орохгүй байж болдог хүмүүсийн адил хүн биш. Хэр буртаггүй өнгөрсөн үе ба бараг халдашгүй тушаалаараа намайг, таныг тэрч байтугай вангч захирч чадах хүн. Би таныг өөртөө хамт үржихгүй хэмээн айх учраа түүнтэй тэмцэлдэхгүй. Максимилиан, танд тангаргалаа. Валентина, гэлэж гисэн гутарч гунхраад ирээдүйг тэгж муухагаар хараад байх хэрэг юу байна? Гэж Максимилиан зөрж хэлв. Найз минь дээ. Би үүнийг өнгөрсөн үеийн явдлаар л ингэж үзэж байгаа юм. Би сурвалж язгуурын талаас тийм их гялдсан хүн биш ч гэсэн таны дотор амьдарч байгаа тэр хүрээлэнд харьяалагдсан хүн. Франц дотор 2 Франц байсан өнгөрсөн үе. Ван засгийн үеийн дээд язгууртнууд эзэн хаан засгийн дээд язгууртнуудтай холилдож хүйтэн жад сэлмийн дээдчүүл их бууны дээдчүүлтэй сүлэлдэн нийлсэн. Би энэ сүүлчигт нь харьяалагддаг. Айрамд намайг сайхан ирээдүй хүлээж байна. Надад их биш боловч хинээс ч хараат биш хөрөнгө бий. Эцэст нь манай хязгаар нутагт миний аавыг хамгийн гүндүүгүй буянтай худалдаачдын нэг гэж санаж дурсаж байдаг юм. Валентина, би таныг бараг Марселийн хүн болохоор чинь манай хязгаар нутаг гэж хэлж байгаа юм шүү. Максимилиан, та надад Марселийн тухай бүү яриач дээ. Зөвхөн энэ үг л ганц охиноо энэ дэлхий дээр удаан харж хамгаалж байж чадаагүй тэр ихийн минь санагдуулдаг юм. Тэр минь охиноо мөнхийн орноос харж хамгаалсаар байгаа гэж би итгэж явдаг. Максимилиан, хөөрхи ээж минь амьд байсан бол айх юм юу ч байхгүй байхсан. Би шууд л танд дуртай гэдгээ хэлэхэд ээж минь бид хоёрыг хамгаалах байсан да. Хэрвээ их чинь амьд байсан бол би таныг танихгүй байсан байхаа. Та түүнийгээ байсан бол аз жаргалтай байх байсан байх гэж хэлдэг. Аз жаргалтай Валентина намайг тоож харахгүй байх ёстой. Гэж Максимилиан зорж хэлэхэд Валентина, найз минь дээ. Та одоо намайг шудраг өшөр хэллээ шүү дээ. Харин та хэлээч гэж дуалдахад Максимилиан түүний тэнэгэлзэн эргэлзэж байгааг хараад та надаар юу хэлүүлэх гээвэ гэж асуулаа. Марсельд байхад танаа манай аав хоёрын хооронд ямар нэгэн зөрөлдөөн байсан уу? Надад хэлж өгөөч гэж залуу өсгүй өргөждүүлэн хэлэхэд нэ. Үгүй. Би энэ тухай хизээч юу ч дуулаагүй юм байна гэж Максимилиан хариулаад
Танаа эцэг Бурбоны талыг хатуу баримталсан байсан бол манай эцэг императорт үнэнч байснаас өөр юу ч мэдэхгүй юм. Энэ нь эдний ганц зөрөлдөн байсан байхаа гэж бодож байна. Харин та яагаад энэ тухай асуух болов? Гэлээ. Би одоо танд учрыг хэлж өгье. Та бүгдийг мэдвэл зохино. Энэ явдал бол таны хүндэт легионы одонгор шагнасан тухай сонд нийтлэгдсэн тэр өдөр болсон юм. Бид цөмөрөн өвгөн ав Нуартигийн өрөөнд байлаа. Тэнд бас банкны эзэн Данглар байсан. Яагав? Уржигдэр морид нь хойд их дүү хоёрын золтол алж хаагүй юу? Би өвгөн авд сонин уншиж өгч бусд нь Дангларын охиныг гэрлүүлэх тухай ярьж байсан юм л да. Тэгэхэд өглөө нь та надад энэ сайхан мэдээг хэлсэн болохоор танд холбогдох тэр газарт хүрэхэд хичнээн их баярлсан гэж санана. Би таны нэрийг дуулдахаар хэлэх болсон дон сэтгэл минь их хөдөлж хүлээ. Намайг тэр хэсгийг хэллэггүй дууг өнгөрчихвөл муу юм бодож магадгүй гэж айгаагүйсэн бол би орхичих байсан юм. Тэгэд зориг гаргаж түүнийг үнэлсэн гэж залуу охин хэлв. Хонгор Валентина минь. Тэгэд таны нэрийг хэлмэгц эцэг маань эргэж харлаа. Таны нэр тэднийг тэнгэр нэргсэн юм шиг зочоосон гэдэгт би итгэж байна. Аав минь бас Данглартай адил зочих шиг санагдсан шүү. Байж Морли өнөө 1815 онд бидэнд өчнөө их яшиг дөгөөцсөн Марсели Морли биш үсттэй гэж аав минь надад хэлэхэд Данглар тийм ээ тэр ч байтугай хөлгийн эзэн хүү байхаа гэж хариулсан. Уухай. Тэгэд танаа эцэг юу гэж хариулв? Гэж Максимилиан асуулаа. Аимшигтай. Тэр ч байтугай би танд хэлж зүрхлэхгүй байна. Яах вэ? Хэл гэж Максимилиан гуйлаа. Тэдний эзэн хаан тэр хэнхийг юмнуудаа байр байрыг олж тавьж чадаж байсан юм. Тэднийг өвхөр бууны зоог гэж хэлдэг байсан зөв олсон нэр шүү. Шин засгийн газар энэ аврагч зарчмыг дахин явуулж байгаад би баяртай байна. Засгийн газар зөвхөн үүний тулд Алжирыг хадгалж байгаа бол хэдийгээр Алжир бидэнд үнэтэйхээ олдож байгаа боловч би засгийн газарт баяр хүргэх байна гэж хөмсгөн зангидсан хэвээрээ үргэлжлүүлэн ярьсан. Энч үнэхээр гүжирмэг бодлого байна шүү. Гэж Максимилиан хэлээд та эрхэмдээ Вильфрэн хэлсэнд бүү сэтгэл зовдоо. Манай аав энэ талаар танахаас дутахгүй дандаа л өргөлж ийм эрүүл ухаантайгаар ажил төрлөн явуулж байдаг эзэн хаан яагаад шүүгч өмгөөлөгчдөр хороо байгуулж тэргүүн шугамд явуулдаг юм бол гэж хэлдэг байсан юм. Хоёр тал зөөлөн сэтгэл сайхан үгээрээ бие биеэсээ дутахгүй байгааг харж байгаа биз? Вангийн прокурорын тэр ёжтой үгэнд Данглар юу гэж хариулсан бэ? Тэр өөрийн заншлаараа уйтгартай инэвхэлсэн. Гэхдээ их орлонтой юм шиг санагдсан шүү. Тэгэд минут гэртээ болоод босож гарцгаасан. Тэгэхэд л өвгөн аавын сэтгэл их хөдөлсөн байхыг ажигласан. Хөөхий саа өвчтэй өвгөний сэтгэл хөдөлсөн байхыг ганцхан би л хараад мэддэг юм гэдгийг танд хэлэх хэрэгтэй. Тэр яриа түүнд лав хүн сэтгэл төрүүлсэн байхаа. Хөөхий өвгөн аавыг хэн ч анхаараа үздэг юм? Төвний эзэн хааны тухай шөмжлөн хэлсэн юм чинь түүндээ үнэн чудар хэвээр байгаа нь мэдээж. Эзэн тулсын үед түүний нэр үнэхээр цуутай байсан юм гэж Максимилиан хэлээд тэр сенатч байсан. Бас дахин сэргэлтийн үед Бонапартын талынхны бараг бүх хувилдаанд оролцож байсныг та мэдэхгүй болоо да. Мэднэ. Энэ тухай хүмүүс сэм ярилцж байхыг би заримдаа дуулдаг юм. Надад их л хачин санагддаг. Өвгөн аав Бонапартих аав маань реалист байх гэдэг хачин хэрэг шүү тийм ээ. Тэгэхэд би өвгөн аав руу эргэн харлаа. Тэгэхэд нүдэрээ сонин руу минь догсон. Өвгөн аваа та яасан бэ? Сэтгэл ханамжтай байна уу гэж би асуусан. Тэр над руу тийм гэж нүдэрээ дохиод. Тэгэхэд би аавын хэлсэн үгэнд дүү гэж асуусан. Тэр үгүй гэсэн дохио өглөө. Эрхэм Дангларын хэлсэн дүү. Гэхэд тэр бас л үгүй гэж догсон юм. Тэгвэл эрхэм Морл хүндэл легоны одонгор шагнагдсан дуу гэсэн чинь тэр тийм гэсэн дохио өглөө. Максимилиан тэр таныг танихгүй мөртлөө хүндэл легоны одонгор шагнагдсанд сэтгэл ханамжтай байсан шүү. Магадгүй түүний зөнгөлж ухаан муудаж байгааг тэмдэг байж болох юм. Баг байхасаа ойчдаг байсан юм гинлээ. Гисэн ч гэсэн энэ тийм гэдгээрээ намайг их л баярлуулсан шүү. Максимилиан бодлогоширсон байдалтайгаар танаа намайг үзий ядаж байдаг байхад харин өвгөө аав чинь хачин л юм да.
Энэ улс төрийн талаар талархах ба эс талархах гэдэг ямар хачин эдвэ гэж хэлэхэд Валентина гинтхэн чимээгүй гэж дуурайд нуугдаарай бушууга яв хүн ирж явна хэмээн хэлв. Максимилиан хүрзэн шүүрч аваад царгасан хаа хамаагүй ухаж гарлаа. Мадемуазель хэмээн нэгэн хүний дуу модны цаанаас гарч Вильбрадагта дуудаж байна. Зочдын өрөөнд гийжингэрээ сууж байна гэж хэллээ. Гийжин гинэ гэж Валентина тэвдэн асуугаад хэн байдаг вүлээ гэв. Хүндэт зочин Монт Кристо гүн гэж их л ямбатангүй юм байх уу? Очлоо гэж Валентина чанга хэлв. Валентинагийн очлоо гэдэг үг нь уулзах бүрийн дараа салах ёс болдог хаалганы цаатал зогсож байсан тэр хүнд саяхан нэрийг сонсоод цочин агдагс хийв. Уухай. Монт Кристо гүн Вильберто яагаад танил байдаг юм бол? Гэж Максимилиан хүрзэн тулж зогсоод бодлоо. 14. Хорын суудал. Үндэнч вангийн прокурорын айлчилсны хариу болгон эрхэм Вильберто уулзах гэж ирээд хадагтай Вильбертоор ирсэн Монт Кристо гүн байлаа. Энэ нэрийг сонсоод цөм сандран тавьдсан мэдээж хэрэг. Гүн гэрсэн тухай айлдах үед зочдын өрөөнд байсан хадагтай Вильбер хүүгэн гүнд дахин талархал илэрхийлэх хэмээн дуудуулахар хүн явуулав. Энэ 2 өдрийн дотор тэр нэрд хүний тухай ихэм сонссон учраас ээжийнхээ үгэнд ороод ч юм уу эсвэл гүнд талархал илэрхийлэх гэсэн дэнчмш харин сонирхож ямар нэг юм ярийн дундаас нь шүүрэн авч ямар нэгэн тэнэг үг хэлчих хүслэн төрсөн жаалхүү тэр дорон гүйж ирлээ. Эхэн төвний ямар нэгэн тэнэг үг хэлэх бүрд ямар зүггүй хөвгтвэ. Гэхдээ ийм ухаантай болохоор нь ууралж чаддгүй юм гэж өхөөртөн дуулдана. Гүн ердийн заншлаар харилцан мэндэлцсэний дараа эрхэмдээ Вильберийг асуулаа. Манай нөхөр шүүх юмны сайтанд зоог барьж байгаа гэж залуу хүүхэн хариулаад дөнгө саяхан явсан тантай уулзч чадсангүйдэн их л харамсан байх та гэлээ. Гүн горж ирэхэд зочдын өрөөнд байсан 2 гийчин түүнээс нүд солголгүй ширтсээр байснаа ёсыг утсан дом бус харин сонирхсон дом болоод хэдэн минут байсан жугаад босон гарч одлоо. Ингээд Валентина эгч чинь юу хийж байна вэ гэж хадагтай Вильбер Эдвараас асуугаад би түүнийг гүнтэй танилцуулъя дууд гэж хэллээ. Хадагтай таа ч бас охинтой юм уу? Бүр жаахан хүүхэд байгаа байх та гэв. Эрхэмдээ Вильберийн түрүүчийн ихнэрээс гарсан охин том болсон сайхан хүүхэн бэ? Тэгтээ гунхарсан амьтан шүү гэж хэлээд Эдвард Султан хаан болох гэж ар ахимэх том дотийн сүүлийн өднөөс зулгааж авахд цаадах нь өвдөж учиргүй ориллоо. Хадагтай Вильбер зөвхөн Эдвард дуугүй гэж хэлэх төдийгөр өнгөрлөө. Тэгээд сүүлд нь нэмж энэ дүрсгүй амьтан тэмч оргүй юм яриаггүй. Миний л дэрэгд нь гуниглахтаа өглөж байдаг ямыг ярьж байгаа нэр. Вильбер авахаг бид зугаацуулан сэргээх гэж хичнээн оролдовч дуу шүүгүй уйтгартай зам төрхтэй хүн. Энэ нь түүний гоо сайхныг зарим талаар эвддэг юм. Яагаад ирэхгүй байна? Эдвард, чи яагаад ирэхгүй байгааг нь мэдээд ирдэ? Байхгүй газар нь эргээд байгаа болоод л тэр вэз. Түүнийг тэгээ хаана ирсэн юм? Нуарт яваагэнд. Чи тэнд байхгүй гэж бодож байна уу? Байхгүй. Валентина тэнд байхгүй гэж Эдвард дуржигнуулан хэлв. Тэгэхэд хаана байгаа юм бэ? Мэдх юм бол хэлээч дээ. Зүггүй жаал ихийнхэн зандрахыг ч хайхрахгүй тод шууган ихэл амттайхан зуушвалтай амьд ялагаар хооллон том туулайн бөөр модны дэргэд гэж хэлв. Вильбер хадагтай Валентинаг дуудуулах гэж хонг дуургах хэмээн гараан сарвайтал охин өөрөн гинтгэн тасалгаанд орж ирлээ. Бүсгүй үнэхээр уйтгартай царайтай бөгөөд анхааралтай ажиглавал саяхан уйлсан ажээ. Бид сонсогчдод халь танилцуулаад орхисон Валентина бол өндөр зэгзгэр нуруутай, цайвар хүрэн үстэй, хар хөхнөдтэй, эгшигэн гуайлаг цэвэрхэн, намбтай алхаатай 19 настай бүсгүй байлаа. Нарийнхан цагаан гар, сувчиг цагаан хүзүү зөөлөн улаа бутарсан хацар нь төөнийг усан толцсон хун шувуу шиг гэж зөөрлүүлэн хэлдэг гоо сайхан англи хүүхнүүдтэй анх харахад адилхан ч гэмээр санагдана. Охин орж ирээд өчнүүн сонссон гадаадын хүн
хойд ихтэй нь хамт байхыг хараад залуу бүсгүй ямар ч цэмцэгнэр маяг гаргалгүй, нүдэнч доош харалгүй ихэд донжтой сайхан хөдөлгөөнөөр мэхий ёслоход гүн түүнийг уламжилгүй анхааралтай харлаа. Тэгээд гүн бослоо. Хадагтай Вильбер Бойдингийнхаа дэрэнд налж гараараа Валентинаг заагаад "Мадемуазель де Вильбер, манай охин" гэлээ. "Бас Монт Кристо гүн, Хятадын хан, Кохенхний эзэн хан" гэж төрөхгүй жаалхүү эгчүүдэн сэм харж хэлэв. Энэ удаад Вильбер авгаа царайн зэвхээрч уурлахад бэлхэн байсан боловч гүн инээмсэглэж хүүхдүүд ээлдгээр харахад ихэнхэн зүрх хязгааргүй баяраар дүүрлээ. "За, хадагтай минь" гээд гүн яриагаан үргэлжлүүлэн хадагтай Вильбер Валентин хоёрыг ээжлэн хараад "Бид мадемуазель де Вильбер та хоёрыг нэг л газар үзсэн юм шиг санагдах юм. Би тэгж бодж байтал харин мадемуазель орж ирээд миний бүдэг бодог санаж байсан зүйлийг хурц гэрэл шиг тодорхой болгож өглөө" гэв. "Үгүй л болов. Мадемуазель де Вильбер олон хүн дунд байх дургүй. Бид гадуур явах маань цөөн байдаг" гэж залуу хүүхэн хэллээ. "Би мадемуазель де Вильбер ба хадагтай таныг мөн энэ цовоо жаалыг олонний дунд байхад үзээгүй. Тэгээд ч би Парисын дээдсэн хүрээлэн танихгүй шүү дээ. Би Парис дээрээ хэдхэн хонож байгаагаан хэлэх завшаа надад тохиолдсон байхаа. Хэрвээ та санаж олохыг зөвшөөрвөл байзаарай" гээд гүн урдын явдлуудыг ухаан бодож олох гэсэн мэт духан дээрэн гараар андарлаа. "Үгүй. Цэвэр гарт. Тэр бол үгүй мэдэхгүй. Яагаад ч юм нэг хурц нартай өдөр шашны баяр санаанд ороод байх юм. Мадемуазель де Вильбер гартаан цэцэг барьж явсан. Жаалхүү цэцэрлэг дотор сайхан тогс шувууны хойноос хөөцөлдөөд та усан үзмээр хүрээлэгдсэн сэхэвчний дор сууж байсан. Хадагтай та над туслаач. Миний хэлсэн зүйл таны санаанд юу ч оруулахгүй байна гэж үү?" "Үгүй. Үнэндээ юу ч санагдахгүй байна. Би таныг хаан чим нэг харсан байхад таны дүр миний санаанаас огт гарахгүй дээ" гэж хадагтай Вильбер хариулахад "Гүн та биднийг Италид үзсэн биш байгаа" гэж Валентина шийдэмгүйхэн хэллээ. "Нэрэн Италид ч юм уу? Магадгүй" гэж Монт Кристо хэлээд "Та Италид байсан уу?" гэж асуулаа. "Хадагтай Вильбер бид хоёр жилийн өмнө тэнд байсан. Эмчнэр миний уушиг муудаж магадгүй гэж болгоомжлон Неаполд суухыг зөвлөсөн юм. Бид Болони, Перуж, Ром хотуудаар орсон." "Тийм байх ёстой" гэж Монт Кристо энэ ердийн яриа хаан улсны санаанд нь гинт оруулсан шиг дуурайд Перужид Бурхны баярын өдөр шуудангийн зочид буудлын цэцэрлэгт бид учрлаар тохиолдож хадагтай. "Та мадемуазель де Вильбер болон таны хүүтэй танилцах аз надад тохиолдсон юм" гэж хэллээ. "Би Перуж шуудангийн зочид буудал гүн таны тэр ярьж байгаа баярыг сайн санаж байна. Харин хичнээн бодож мартамхайдаан хичнээн ичвч тантай уулзах аз тохиолдсныг огт санахгүй байна" гэж хадагтай Вильбер хэллээ. "Хачи юм да. Би ч бас санахгүй юм" гэж Валентина хэлээд сайхан нүдэрэн Монт Кристо өөд харлаа. "Би лав сайн санаж байна" гэж Эдвар хажуугаас нь орж хэлэв. "Би одоо та нарт туслая" гэж гүн үргэлжлүүлэн хэлээд "Тэр өдөр их халуун байсан. Та нар морд хүлээгээд л цаадуулч нь баяр болсон байсан учраас мордыг саатуулаад байсан. Мадемуазель цэцэрлэгт орж хүүчин тог сөөгээд алга болчихсон байсан" гэхэд Эдвар "Ээжээ, би түүнийг бариад авчихсан тийм ээ. Тэгээд сүүлнээс нь 3 үз сугалж авсан" гэж хэллээ. "Хадагтай та усан үзмийн сэхэвч дор сууж байсан. Та охин хүү хоёроо байхгүй байх хооронд чулуун сандал дээр суугаад нэгэн хүнтэй нэлээд удаан ярьснаа санахгүй байна гэж үү?" "Нэрээ тийм" гэж хадагтай Вильбер царайн улаан хэлээд "Би одоо л саналаа. Тэр хүн урт нь хосон нөмөрхтэй байсан. Доктор хүн байсан шиг санагдаж байна" гэв. "Туйлын үнэн. Тэр хүн чинь би байсан юм. Би тэр зочид буудалд 2-7 хоноод байсан юм. Хумхаа туссан хяагаан бас шарлсан зочид буудлын эзнийг эмчилж байсан юм. Тэгээд л намайг алдартай доктор гэж бодож л дээ. Та бид хоёр Перуччионигийн тухай, Рафаэлийн тухай, зан заншил хувцсны тухай, Перужид ганц нэг хүн нууцыг мэдж байгаа өнөө цуутай Аква Тофаны тухай зэрэг янз бүрийн сэдвээр нэлээд удаа ярилцсан шүү дээ.
Тийм гэж хадагта баг зэрэг зовсон байдалтайгаар яаран хэлээд би хотоос санаж байна гэхэд гүн маш тайвнаар үргэлжлүүлэн би таны ярьсан бүхнийг декстрал нь тодорхой санахгүй байна л да. Харин та хүмүүсийн төөрөгдлийн тухай миний санааг дэмжингэн мадемуазель де Вильберийн эрүүл мэндийн талаар зөвлөж байсан гэв. Та хэд хэдэн хүн эмчилж идгээсэн болохоор үнэхээр эмч хүн байлгүй яах вэ? Гэж хадагта Вильбер хэлв. Моллер Бомарши хоёр байсан бол танд жохом эмч биш болохоор л эдгэж гисэн юм. Би тэднийг эдгэрүүлсэн биш, харин өөрсдөө эдгсэн юм гэж хариулах байсан биз. Би бол зөвхөн хувилхан ухаан ба байгалийн шинжлэх ухааныг нэлээд үндэстэй судалсан гэдгийг хэлж чадах байна. Тэгтээ сонирхчийн хувьд шүү. Энэ үед 6 цаг цохив. 6 цаг болчихжээ гэж хадагта Вильбер сэтгэлд үхсэн болдоо хэлээд Валентина, та өвгөн аавыгаа хоолоо идэх болж байгаа эсхийг мэдээд ирэхгүй юу? Гэлээ. Валентина босож гүн рүү мэхэн яслаад таслагаанаас дуугүй гарч одлоо. Гүн Валентина гарсны дараагаар бурхан минь, хадагта та надаас олоод мадемуазель де Вильберийг явуулчих уу? Гэж асуулаа. Огтхон ч үгүй шүү гэж залуу хүүхэн яаран хариулаад бид энэ цагт эрхэм нуартэд голын зогоож байдаг өчүүхэн хоолыг өгдөг юм. Манай нөхрийн эцэг ямар гонигтай байдалд байдгийг мэдэх үү? Гэж асуулаа. Надад эрхэм де Вильбер ярьсан. Саагийн гэмт дайрагдсан хүн гэсэн байхаа. Тийм ээ. Тийм золгүй явдал болсон юм. Хөөрхий өвгөн огтхон ч хөдөлж чаддаггүй. Энэ хүний хөшиж орхисон ундарч байгаа дэнгийн гэрэл мэт сүйтгэх бийд зөвхөн сүнсэн л байгаа юм. Гэр бүлийнхэн золгүй явдлыг гүн тань танилцуулсан дуучлаарай. Би таныг чадвартай хиймч гэж ярьж байхад яриагээ чинь тасалсан. Би тэгж хэлээгүй шүү. Гэж гүн инээмсэглэн хэлээд би гол төлөв дорндод амьдрах гэж шийдсэн учраас химийн ухааныг судалсан юм. Митридат хааныг дуурах гэсэн юм л да. Гэв. Митридатикс Рекс Понтикус өглөө бүр цэцгийтэй аяг хор уудаг хүн гэж төрөхгүй жаал хэлээд сайхан зурагтай номын хуудсыг дүрц гархан хаачилж байлаа. Эдвар муухай хүүхэд шүү гэж хадагта Вильбер хэлээд хүүхдийн гараас зэрэмдэглэсэн номыг булаан авч тэсвэрлэхийн аргагүй яасан хүүхэд вэ? Чи бидэнд яршиг болж байна. Явж нуартыгийн таслагаанд эгчдэрийн оч гэж зандарлаа. Ном гэж Эдвар хэлв. Номоор яах гэсэн юм? Би номоо авмаар байна. Гү чи тэгээ яагаад зургийг хайчилж байгаа юм? Айтайхан болохоор нь тэгсэн юм. Яваа эндээс зайл. Ном өгөхгүй л явахгүй гэж жаалхүү юунд ч бууж өгдөггүй зөрүү зангараа зөөлөн сандал шигдэнгэн хэлэхэд хадагта Вильбер за аваа бидэнд битгий яршиг болоод бай гэж хэллээ. Тэгээд Эдвард ном өгч өөдрөө дагуулan очив. Гүн Вильбер хадагтан хойноос хард суулаа. Хойноос нь хаалга хаах нүггүй юу харъя гэж гүн аман дотроо шивгэнэв. Хадагта Вильбер хүүхдийн араас хаалга сайдэр хаахт нь гүн түүнийг мэдээгүй юм шиг байлаа. Дараа нь залуу хүүхэн ийш тийшээ харснаа буцаж сандал дээрээ суув. Гүн бидний мэдих ердийн байдлаараа та энэ өхөрдмөр зүггүй амтантай дэндүү ширэв харьцах юм аа? Үүнийг хэлхийг минь зөвшөөрнө үү? Гэж хэлэхэд хадагта Вильбер эхэн үнэн сэтгэлээр татгалзаж өөрөөр болдгоо маа гэв. Эдвард түрүүнд бидэнд Митридат хааны тухай Корнели Нилотын хэлсэн үгнээс авч хэлсэн. Түүний багш цагаан дэми үрээгүй болохыг нотолсон зүйл дээр та үгийн тасалсан шүү. Танай хүү өөрийнхөө наснаас хэтэрсэн ухаантай юм гэж гүн хэлв. Гүн таны хэлдэг үнэн гэж баярлсан ихэн хэлээд их авьяастай хүүхэд дуртай лиман тогтоодог юм. Тэр ганцхан дутагдaltaй дэндүү дураараа да. Тэгэд түүний хэлсэн рүү эргэж оръё. Митритаг тийм боломжтой арга хэмжээ авч байсанд та хөнөмжтгөө. Тэгээд тэр нь хэрэг болж байгаа мó? Гэж асуулаа. Итгэхээр барах уу? Өөрөө ч тэр аргаыг хэрэгжилж байлаа. Хэрвээ тийм арга хэмжээ аваагүй байсан бол Неаполь, Палермо, Смирнд 3 удаа хорлогдож талигаач болох байсан юм. Тэгээд танд тусуулсан хэрэг үү? Бүрэн дүүрэн. Тийм ээ, нэрийн Перужид байхад та надад тиймэрхүү юм ярьж байсныг би одоо саналаа. Нэрээ тэгсэн гэж үү? Гэж гүн маш чадамгаагаар үл мэдгчийн дөр үзүүлэн асуугаад би түүнийг огт санахгүй байна гэлээ.
Умардын ба өмнөдийн хүмүүст адилхан муу нөлөө үзүүлэх үү гэж намайг асуухад та хөөрөг хөдөлгөөнтэй өмнөдийнхнөөс хүйтэн хөдөлгөөн муутай умардынхан баг хордно гэж хүртэл хэлж байсан шүү дээ. Тэр үнэн гэж Монте-Кристо хэлээд Неаполитан ба араб хүнийг зайлшгүй алах тийм ургамлын зүйлийг Орос хүн огт ажигчгүй залгиж байхыг би харсан гэв. Тэгэхээр энэ талаар манай энд дорндынхоос илүү үр дүн олно гэж бодож байна уу? Халуун цагууртай газар байснаас бороо мантай газар амьдарч байгаа хүн хоронд амархан дасах нэ? Ярэнгүй тийм. Харин тэгтэн бие махбодон дасгсан тэр л хороос хамгаалж чадна да. Тийм ээ, би ойлгож байна. Харин та өөрийгөө яаж сургах байсан бэ? Жухамдаан яаж тэгж дасгасан юм бэ? Энэ бол маш амархал да. Танд ямар хор өгөх гэж байгааг мэдсэн байна гэж бодъё. Жишээлбэл тэр хор чинь Брүцийн байж гэж саная л да. Брүцийн нэг хурамч Агустурын холцоор хийдэг байхаа гэж чадагтай хэлбэр хэлэхэд Монте-Кристо маш зөв гэж хариулаад харин танд заагаад байх юм над алах шиг байна да. Танд баяр хүргэхийг зөвшөөрнө. Эмэгтэйчүүд ийм мэдлэгтэй байх нь ховор байдаг юм гэлээ. Би яруу найраг шиг сэтгэлийг хөдөлгөж, айлгүрийн тэгштгэж шиг тоо бодлогоор шийдвэрлэгддэг тийм тайлбарлагдчихгүй битүүлэг шинжлэх ухааныг маш их сонирхон үздэг хүн гэдгээ хэлэх хэрэгтэй юм байна. За энэ жахав, та цааш нь ярил да. Таны ярьж байгаа юм надад их сонирн байна гэж Вильбер овгон хэлэхэд Монте-Кристо өргөжлүүлэн за тэгвэл тэр хорчин Брүцийн байлаа гэж бодъё. Та эхний өдөр 1 мг, маргааш нь 2 мг хүртэжээ гэж бодъё. Ингэсээр байгаад 10 хоногийн дараа центиграмд хүрнэ. Тэгэд өдөрт миллиграмаар нэмсээр байгаад 20 хоногийн дараа 3 центиграм хүрэх буюу өөрөөр хэлбэл ийм урдчилсан арга хэмжээ аваагүй хүнд бол маш их аюултай тийм нэлээд их хэмжээний хориг өөртөө ямар ч муу юм бодлоггүй хүртэж чадах болно. Эцэст нь сар усны дараа хортой галан хүзүүдээс аягаар хийж хээвнийг уухад хам дуусан хүн чинь өөх болно. Харин танд бол энэ усанд хор уусгасан юм уу та гэж үл мэдэг мэдэгдэнэ гэж хэлэв. Хорноос хамгаалах өөр арга мэдэхгүй биз? Үгүй, би мэдэхгүй. Би тэр Митридатын тухай дахин уншсан боловч түүнийг зохиомол үлгэрэл гэж боддог байсан юм гэж Вильбер овгоо бодлогоширсон байдалтай хэлэв. Үгүй шүү. Харин ч төгсдийн заншлаас гадуур үнэн зүйл шүү. Харин бидний энэ ярьж байгаа зүйл танд огт санамсаргүй юм биш бол та 2 жилийн өмнө мөн ийм юм асууж байсан. Одоо Митридатын тухай өгүүллийг аль хэдийн сонирхох болсон гэж хэлж байна. Энэ үнэн. Би залуудаа ургамлын судлал, эрдэнэсийн судлалыг илүү их сонирхож байсан юм. Харин эмийн ургамлуудыг хэрэглэх аргыг судлах явдал нь дорндын ард түмнүүдийн бүх төвх, дорндын хүмүүсийн бүх амьдралыг ойлгоход янз бүрийн цэцэг, тэдний дурлалын тухай ойлголтын илэрхийлэл болдгийн адил түлхүүр нь болдгийн байна гэдгийг мэдэх болсноос хойш Пламел, Понтан, Кабанис шиг хүн болохын тулд эр хүн болж төрөхгүй яавдаа гэж харамсдаг юм. Тэг тусмаа хадагтай минь. Дорндын хүмүүс Митридат шиг хороор зөвхөн хамгаалт хоёг хийгээ зогсохгүй бас чинжаал хутганы оронд хэрэгэлдэг юм. Шинжлэх ухаан тэдний гарт зөвхөн хамгаалтын зэвсэг болдог бас довтлооны зэвсэг болдог. Тэд нэгээр нь биеийн зовлонгоос хамгаалдаг ба нөгөөгөр нь дайсантайгаа тулдан тэмцдэг юм. Хар тамхи, чуваа хатан, ангустур, могон хор зэргээр тэд өөрсдийн сэргийх гэсэн хүмүүсийг унтуулчихдаг юм. Сайн санаа давгаачуул гэж нэрлэдэг Мессер Түрэг грек хүүхнүүдийн дотор хувилхуу ухааныхаа мэдлэгээр ямар ч эмчиг гайхуулдаггүй, сэтгэл судлалын талаар ямар ч санаа артныг сандраадаг хүүхэн гэж нэг ч үгүй дээ. Гүйр гэж ярэ нэвээр нүдэн аимшигтайгаар гялсан байсан хадагтай Вильбер хэлэхэд Монте-Кристо үргэлжлүүлэн тийм ээ. Дорндынхны бүхэл нууц явдлууд дурлуулдаг өвснөөс эхлээд өхүүлдэг өвс хүртэл хүн амьтанд дээд тэнгэрийг нээж өгдөг үхлийн өвснөөс эхлээд эсвэл түүнийг тамд явуулдаг ундаанд хүртэл зангилаан тайлгдж уягдж байдаг юм шүү дээ. Хүний бие махбодын ба сэтгэл оюуны байдал төрөх хичнээн олон янз хачиргалтай байдаг нь энд харагдаж байгаа биз? Ийм хэмч хүмүүсийн уран чадвар нь өвчин ба эмгэгийг өөрсдийн дурлалын шунал, өсөв хүсэлтэйгээ хичнээн сайхан хослуулж чаддаг гэж хэлэхэд залуу авгаа зөрж ингэхэд гүндэм минь таны олон жилийн турш дотор нь амьдарч ирсэн дотоодынхан гэдэг чинь тэдгэр гайхамшигт орнуудын тухай үлгэр домог шиг бас л тийм гайхалтай биз дээ. Тэнд хүнийг ямар ч ял зэмлэлгүйгээр устгаж болдог байх нэ? Таманы бичсэн тэр Багдад Бассур гэдэг үнэхээр байдаг байх нэ?
Манай Францынхаар бол засгийн газар нь болдог тэдгэр орны эрх баригч Султан хаан ба тайж нар нь жинхэнэрэн Хар аль Рашидууд ба Жафарууд байж тэд хорлон алагчийг зөвхөн уучлаа зогсдгүй хийсэн гэмт хэрэг нь залтай уран чадварлаг хийгдсэн байвал тэргүүн сайд болгож уйдсан цагтаа зугаа болох гэж тэр явдлын түүхийг алтан үсгээр бичгийг тушаадаг байх нэ гэв. Үгүй дээ хатагтай минь. Ер бишийн тэр цаг дорндод ч гэсэн өнгөрч алга болсон. Тэнд өөр маягийн хувцастай, өөр нэртэйгээр цагдаагийн комиссар, мөрдөн байцаагч, вангийн прокурор ба хуулийн шинжээчд байдаг юм. Хэрэгтнүүдийг дүүжилж, толгойг нь авч шор дээр суулгаж чаддаг юм. Гэвч самбаа залтай нэг нь хүн төрлөختний үнэн шударган шүүхээс зайлан зогтож чадаад зал төлөвлөгөөгөө биелүүлж дөнгөдөг юм. Манайд бол үзэн ядах, ховдог шунхаан чөтгөр шүглсэн тэнэг амтан дайснаа юм уу? Нас өгшөрсөн төрөл саднаа зүйл дуусгыг ихтэн жинхэнэ нэрийн хэлснээс ч түргэн баригдахаар зохиомол нэрээр эмийн сангаас хулган унтуулхан байлаа гэдэг шалтгаан зааж 5-6 грамм хүнцэл худалдан авна. Хэрвээ их болгоомжтой хүн бол 5-6 эмийн санд очиж баригдах бололцоогоо 5-6 дахин хөнгөлж өгнө. Тэгж хэрэгтэй ман олж аваад өнөөх дайсан буюу нас өгшөрсөн садандаан авраг занагч унгах тийм их тунгаар өгч орхино. Саадах нь гудамж донсолхоор их дуугаар орилон хашгирч тэр чимээгээр нь цагдаа нар хурчрээд эмч домч дуудуулж гидсийг хагалж үзээд ходоод гэц дотроос нь хүнслийг халбагаар хотхон гаргаж ирнэ. Маргааш нь өдий төдий олон сонинд энэ явдлын тухай алсан алагдсан хүний нэртэй гарч ирнэ дээ. Орой нэмийн сангийн эрхлэгч ирж энэ хүн надаас хор худалдаж авсан гэж мэдэгдэнэ. Тэгээд л нөгөө нэг амтныг барьж аваад шоронд хийж нүүрэлдүүлэн хэргийг хүлээлгэж байцааж цаазаар авах буюу эсвэл нэлээд нэртэй авгаа байсан бол бүх насаар нь хорих ялзаана. Танаа умартайхан хувилахуу ухааныг ингэж л хэрэгэлдэг юм да. Ингэхэд тэр бол хамгийн ухаантай байсан гэж хүлээх хэрэгтэй. Гэхэд хадагтай Вильпер гүн та юу гэх гээвэ? Хүн чаддаг юм хийдэг шүү дээ. Хүмбэр мэдич ба боржагийн нууцыг мэддэг биш шүү дээ. Хэмээн инээмсэглэн хэлв. Тэгэхэд гүн мөрөн хавчцгийгээд цааш нь одоо би танд энэ тэнэг явдлууд юунаас болдгийг хэлж өгөх үү? Юунаас гэвэл танаа театруудад тоглодог жүжгүүдийг уншиж үзэхэд хүмүүс шил савтай буюу бөгжөнд нуусан хорыг залгаад амьсгаагүй унаад өгснөөр гарч байх юм. Тэгээд 5 минутын дараа хөшиг хаагдаж үзэгчд тарж одно. Харин амь оруулсан энэ явдлын үр шиг юу болох нь гарахгүй өнгөрнө. Оруулалтан бүсэлсэн цагдаагийн комиссар 4 зэрэг дагуулсан баг дарагч үзэгдэхгүй учраас ухур мөчөд хүмүүс амьдрал дээр ийм л байдгийн байна гэж итгэнэ. Харин Францын хэлээс гарч Алеппо, Каир, Нандаж, Неаполд эсвэл Ромд очивол та ягаахан хацартаа эрхэмсэг хүн явж байгааг хараад энэ хүн хорлогчхоод 3-7 хонож байгаа юм. Одоо сар болоод хүйтэн хүүр болно доо гэж доглон чөтгөр танд шивгэн хэлдэггүй юм бол та хорлогцсныг анзаарахчгүй гэв. Тэгвэл намайг Перужид байхад нууц нь алдагдсан юм гэж хэлж байсан тэр Аква Тофаны нууцыг тэд олоод авчихсан хэрэггүй гэж Вильпер хадагтаа асуулаа. ертөнц дахь ямар нэг юм алга болдог гэж юу? Урлаг гэдэг чинь энэ дэлхий дээгүүр хэрэн хэсэж явдаг юм шүү дээ. Юмс гэдэг чинь өөр нэр олж авахаас биш алга болчихдгүй. Бааз тухын хүн үүнийг ойлгодоггүй юм. Харин хорын үр дүн хэвээрэн үлддэг юм да. Биеийн аль нэг эргэтэн зөвхөн гэдэс ходоод ч юм уу тариг толгоонд нь нөлөө үзүүлнэ. Жишээлбэл ханиалгадаг хор баяа гэж бодъё. Тэр нь цаашин өгдрээд уушгины хатгалга буюу өөр ямар нэгэн өгөхөд хүргэх өвчин болж үгүйдэн гэхдээ дээрээс нь эм уучхвал өхүүлж чадах өвчин болдог юм. Манай болхимчнэр болох олонготон дунд зэргийн хиймч хүмүүс өөрсдийн эм тан өвчнөд тэмцэж чадаж байгаа эсхийг хаахралгүй азуулж идгэрвэл тэр гэж сууж байна. Хүнийг ингээд л урлагийн бүхий л ном ёсоор алж байхад хууль зүй ямар ч хүч чадалгүй болж хоцордог гэж Сицилийн сан хэмж миний дотн найз энэхүү үзэгдлийг сайтар судалсан Тарамины Адал Монти ламтан хэлсэн юм. Аймар хэрнэн гайхмар юм а гэж их л анхааралтай сууж байсан залуу хүүхэн хэлээд би энэ бүхнийг дундад зүүн үеийн зохиомол юм гэж бодож байсан юм гэж хэлв. Тэмээ тэр ч эргэлзээгүй хэрэг. Харин манай үед энэ нь улам сайжирсан юм. Юуны төлөө цаг хугацаа элдмийн урамшуулал шагнал байдаг гэж санана. Энд бол нийгмийг улам илүү сайн төгөлдржүүлэхийн төлөө юм шүү дээ. Хүн бурхан шиг л хүснээ бүтээж үгүй болгож чаддаг болсон тэр цагт илүү сайнны туйлд хүрч байгаа тэр.
Одоогоор устгаж сурсан болохоор замынхаа хагаст хүрээд байна гэсэн үг. Тэгэхэд хадагтай Вильбур өөрийн санаандан эргэн орж Боржиа, Медичи, Рене, Ружери хожим нь түшээгүн Тринк нарын хэрэглэж байсан орчин үеийн жүжиг Ромд улиг болтлон дурддагдсаар байгаа хорнууд чинь гэж хэлэхэд гүн өөдөөс нь урлагийн бүтээлүүд байсан юм. Жинхэнэ эрдэмтэн хүн бол зүгээр жирийн хүнтэй зууралдана гэж юу? Хэрхэвч үгүй. Шинжлэх ухаан бол уран арга, элвшид зөн бэлэх дуртай. Миний түрүүчин хэлсэн дээд төрөл лам Адель Монте энэ талаар гайхалтай дуршлаг хийсэн юм да гэж хэлв. Тийм гэж үү? Тийм ээ. Би танд ганц жишээ хэлье. Төвөнд цэцэг жимс ногоо дүүрэн ургасан сайхан цэцэрлэг байсан юм. Тэгээд энэ ногоонуудаас хамгийн ердийн нэг бөөрөнкий байцааг сонгож авчээ. Байцаагаа 3 өдрийн турш хүнслэр хордуулан шавьжсан байна. Тэгээд 3 дахь өдөр нь байцаа шарлаж тасалж авах болсон байна. Гаднаас харахад огт жирийн ургасан байцаа байна. Ганцхан Адель Монтел энэ байцаа хордуулагдсан гэдгийг мэднэ. Тэгээд байцаагаа гэртээ авчираад туулаа барьж байцааныхаа навцнаас идүүлсэн. Туулаа нь мажиж орхиж илдээ. Ямар ч мөрдөн байцаагч үүнээс сонжилтоо юм огтхон ч олохгүй. Вангийн ямар прокурор нь Маженди Флоранс нарыг туулаа муур усан гахаа алжчихсны төлөө хэрэг сэдэж чадах билээ дээ. Нэг нь чадахгүй шүү дээ. Ингээд туулаа шудраг үнний шүүхийн анхаарлыг татлаггүйгээр үхнэ. Тэгэхэр нь Адель Монте ламтан тогоочтон тушааж гиз дотрын хог дээр хаяулна. Энэ хог дээр тэнэж явсан дахиа тэр гиз дотроос нь олж идээд мөн л өвдөж маргааш нүхнэ. Үхгэд тэчилж байгааг нь харсан харцаг хүүрийг шүүрэн авч хатан даваачин идэнэ. Тэгээд хөөрхий харцаг дахиа эзнээсээ хойш бие нэвгүй оргисоор байгаад 3 дахь хоног дээрийн толгой нь гинт хэргэн танай цэцэрлэгийн гол дуунаж ирнэ. Цурхай могой загас зэрэг ховдог загаснууд түүнийг ховдоглон дайрна. Ингээд маргааш нь 4 дахь үе хордсон нөгөө загаснуудыг ширээн дээр чинь тавихад танайд ирсэн зочин 5 дахь нь болж хордоод 8-9 хоногийн дараа эзний өвчин зүрхний бактериа ходоодны хавдраар үхнэ. Хагалж үтсэн эмч элгэний хавдар буюу хижиг өвчнөр үхжээ гэж хэлнэ. Гэхэд хадагтай Вильбур харин таны энэ нөхцөл байдлын холбоо амархан тасарч мэдэх юм. Харцаг хэрэгтэй цагт тэр газар дээгүүр нисэхгүй буюу эсвэл усад унаж загсны олз болохгүй байж болох юм гэлээ. Чухам энэнд чинь л урлаг нь байгаа юм да. Доронд дагуу их хэмж байхын тулд учрал тохиолыг удирдах чаддаг байх хэрэгтэй. Түүнийг нь ч дэвтэж чаддаг юм. Хадагтай Вильбур бодлого болон чагнаж байснаа. Гэхдээ хүнслийн улмөр алга болохгүй шүү дээ. Ямар ч замаар хүний биеинд орсон байлаа гэхэд өхүүлэхээр л хэмжээтэй бол мэдэгдэж л таарна. Тийм шүү. Яг үүнийг би Адель Монте ламд хэлсэн юм гэж Монте Кристо дуулдав. Тэр бодлого болж байснаа инээмсэглээд Франц хэлэнд ч байж мэдэх Сицил зүрэг хүүмэн хорвоо ертөнц гэдэг ганцхан өдөр бүтээгдэчихээгүй 7 хоногийн дотор бүтээгдсэн юм. Тэгэхээр ням гарагт ирээрээ гэж хэлсэн юм. Ням гарагт нь би түүн дээр дахиад очлоо. Тэгэхэд тэр байцаага хүнслэлэр биш харин шинжлэх ухаанд Страйчноос Колобрина гэж нэрлэдэг хүн жуусгасан давсны усмлаар шавшиж байлаа. Энэ удаад байцаа муудаж шарлсангүй. Туулаад ямар ч өөрчлөлт орсонгүй. Гэтэл 5 минутын дараа туулаа өглөө. Дахиад түүний тоншиж орхиод маргааш нь бас л өглөө. Тэгэхээр нь бид харцганы оронд харцаг болж дахиад гэртээ авчраад задлж үзлээ. Энэ удаад ямар ч онцгой шинж тэмдэг үзэгдсэнгүй. Ердийн л байдлаар ам байлаа. Харин мэдрэлийн систем нь цочиж тархинд нь цус арвсан байсан юм. Дахиад маань хордсноос биш харин саад арч өгчээ. Энэ явдал дахиад 7 тохиолдохгүй гэдгийг би мэднэ. Харин хүнд бол ердийн л үзэгдэл байдаг. Хадагтай Вильбур улмал бодлогоширсон байдалтай боллоо. Ийм бэлдэмлүүдийг гагцгүй хиймч хүмүүс хийж чаддаг нь ямаа да? Тэгэхгүй болж хүн төрлөختний тал хувь нь нөгөө талыгаа хорлоо дуусчих байсан биз? Гэж хүүхний хэлэхэд нь хиймч эсвэл химик сонирхдаг хүмүүс бэлдэгдэг юм. Гэж Монте Кристо хайхрамжгүй хариуллаа. Тэгэхэд хадагтай Вильбур өөрийнхөө бодож байгаа зүйлээс хүчээр ангижран тэглээч гэсэндээ гэмтэр хичнээн чадварлаг хийгдсэн ч байлаа гэмтэр хэвээрэл үлдэнэ. Хүмүүсийн шүүхээс зайлж чаддаг юм гэхэд бурхны нүднээс нуугдаж чадахгүй. Дорндынхан манайхан шиг тийм сул ухамсартай улс биш. Тэд там гэгчийг устхан алга болгосон ухаалаг хэрэг. Энэнд л хамаг учир байгаа юм гэж хэлв.
Тань шиг ийм цэвэр ариун сэтгэлтэй хүнд тийм эргэлзээ төрөх нь зүйн хэрэг боловч нэгдсэн ухаан бодол үүнийг таягдан хаяхад хүргэх юм. Хүний санаа бодлын бүрхэг тал нь Жан-Жак Руссогийн хэлсэн 5,000 бээр газрын тэртегээс хурууны хөдөлмөгц алж орхидог хүн гэсэн олонний мэдэх үгэнд илэрч байна. Хүний амьдрал ийм явдлаар дөөрөн бөгөөд түүний ухаан өргөлж ийм хүсэл мөрөөдлийг төрүүлнэ. Өөр шиг хүний зүрхэнд хутга шаачхаад эсвэл та бүхэн ярьж байсан хүнслээс хорлохын тулд тунгаар нь өгчхөөд 50 байдаг хүн гэж даанч цөөн. Энийг хачнаар барахгүй тэнх хэрэг болно шүү дээ. Үүний тулд бүх сэтгэл санаа нь өөрчлөгдөн, цус нь хөөрж, судас нь булиглан цоглох явдал чухал. Хүний бие судлалд хэрэгэлдгийн адилаар үгийн зөөлнөр хэлбэл алга болгох гэсэн үг. Залхиагаар хүн алахын оронд та зүгээр л саад болсон этгээд замаасаа зайлуулж байгаа хэрэг. Энэ бол таныг ч цусан дуртай араатан гэхгүй, тэр хүнийг ч тамлагдан өгсөн гэж хэлэхэргүйгээр намгүм ямар ч хүчирхийлгүйгээр хийгдэнэ. Хэрвээ энэ явдал урсах цус хашгирах гинших дуу, атган таталдах эсвэл эгшин зур сэжигтэйгээр эцсүүлэх мөчийн аимшиг тэмдэггүйгээр өнгөрвөл та олон нийтийн амгалан тайван байдлыг бүү эвд гэж хэлдэг хүн төрлөختний хуулийн хариу өшөө авах явдлаас зайлж чадна. Чухал хэрэгтэй зүйлдэн цаг хугацааг хайрладаггүй дорнодын хүмүүс ингэж ажиллаж зорьсон зорилгодоо хүрдэг юм. Тэгвэл дотоод сэтгэл нь яах вэ? Гэж хадагтай хэлбэр амьсгаагаан дарж төгссөн байдалтайгаар асуухад тийм. Аз болоход дотоод сэтгэл гэж байдаг. Хэрвээ тийм байдаггүйсэн бол бид маш их золгүй улс байхсан. Ямар нэгэн эрс шийдэмгийн явдлын дараа биднийг гагцхүүл ухамсартай сэтгэл авардаг юм шүү дээ. Бид өөрсдөө шүүгч нь болдог тэр хэрэгт дотоод сэтгэл минь мянган уучлалтыг гаргаж ирдэг юм. Энэ нь биднийг тайван нойрсоход тус болохоос биш, бидний амийг гэмтэргийн явлаас аварч чадахгүй. 3 дугаар Ричард, 4 дугаар Эдвардын 2 хүүг алжсны дараа дотоод сэтгэл нь түүнийг гайхалтайгаар тайвшруулсан байж таарна. Үнэн хэрэгдээрэн тэр өөртөө дарчилган зовоогч хааны эдгээр хүүхдүүд өөрийн эцгийн муу муухай бүгдийг үе залгамжлан авсан бөгөөд үүнийг ганцхан бие багаас нь ажиглаж мэдсэн юм. Эдгээр хүүхдүүд Английн ард түмэнд гай зовлон авчирч сайн сайхан байдалд нь зайлшгүй саад болох юмсан гэж хэлж чадсан юм. Шекспир юу ч гэж бичиж байсан хамаагүй нөхрөн бус хүүгэн хаан ширээнд суулгах гэж хүссэн Макбет хадагтайг мөн л дотоод сэтгэл нь тайтгаруулж байж. Эхийн хайр гэдэг бол агуу их нандин зүйл бөгөөд урагшаан хөдөлгөгч агуу хүч юм. Хэрвээ Макбетэд дотоод сэтгэл байгаагүй бол тэр хүүхэн Дунканыг нас барснаас хойш их л зовх байсан юм. Гүн ердийн ёжтой байдлаар хэлсэн энэ аимшигт нотлогоонуудыг хадагтай биелбэр их л хомхойрон чагнаж байлаа. Тэгээд минут хэртээ дуугүй байснаа гүнгой таны хэлж байгаа зүйл аимшигтай бөгөөд та орчлон зэгсэн бүдгээр хардаг хүн юм аа. Эсвэл та хүн төрлөختнийг шилэн сав гуурсны завсраар харж дүгндэг хүн үү? Та үнэндээ гарамгай хиймч хүн. Та миний хүүд өгч тэр дотор нь сэргээсэн тэр хүү шингэн гэж хэлэхэд Монте Кристо хадагтай минь. Төн тэгтлэн итгэж болохгүй шүү. Үүний нэг тусал нь өвхөж байгаа хүүхдэд амь оруулахад хангалттай. Харин 3 тусал өгчихвөл уушгинд цус хөөрч зүрх хүчтэй цохилох болно. 6 туслыг өгчихвөл амьсгаа нь боогдож төрүүчнхээс хүчтэйгээр ухаан алдуулна. Харин 10 тусал өгчихвөл дор нь алжихна. Жаал хүүг шилтийн шингэнээр оролдох гэхээр нь хориглоод байсныг санаж байгаа биз? Тэгвэл тийм хүчтэй хор байсан хэрэг үү? Үгүй дээ. Юуны өмнө хор гэж ийм байдагвэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Эмнэлгийн ухаан хамгийн хүчтэй хоруудыг хэрэгэлдэг бөгөөд тэдгээрийг чадварлагаар ашиглавал аврагч эм болдог юм шүү дээ. Тэгээд тэр чинь юу байсан юм бэ? Энэ бол миний сайн найз, сайн сэтгэлд Адил Монте ламтны анх найруулж надад яаж хэрэглэхийг зааж өгсөн бэлтгэл байгаамаа. Энэ бодвол татчнахад хэрэгэлдэг сайн эд байх та гэж Вилбер авгаа хэлэхэд нь тун сайн та харсан шүү дээ гэж гүн хариулаад би байн хэрэгэлдэг юм. Харин тэгтэн аль болох болгоомжтойгоор хэрэгэлдэг гэж инээмсэглэн хэлв. Тэгэлгүй яах вэ? Над шиг ийм мэдрэл султаа ундаг өвчтэй хүнд чөлөөтэй амьсгалж явхад минь тусуулах үс эм хийж өгчхөөр Адил Монте шиг эмч хэрэгтэй байлаа л да. Гэвч Францаас тийм эмч олно гэдэг хялбар хэрэг биш. Лам миний төлөө Парис хүртэл ажил хийхгүй болохоор эрхэм планшин хийж өгсөн эмээр л сэтгэл ханахаас өөр аргалга. Би Батраш болон Копманы туслыг энүүгээр хэрэгэлдэг л дээ.
надад тусгай захиалгаар бэлтгэж өгдөг энэ хавтгай үрэлд 2 тунгаар хийж ирүүлдэг юм. Монте Кристо залуу хүүхний өгсөн ястан мэлхийн хуйгаар хийсэн хайрцгийг нээж ийм хэрэглэлийг мэддэг хүний ёсоор үнэртэж үзв. Сайн эд байна гэж гүн хэлээд харин ухаан алдсан хүн үүнийг залхихад хэцүү юм байна. Тэгэхээр миний хэрэгэлдэг зүйл илүү дээр гэж бодох юм гэлээ. Би ч гэсэн ямар нөлөө үзүүлдгийг үзсэн болохоор илүү дээр гэж үзэлгүй яахав. Энэ нууц зүйл байх л да. Тэгэхээр түүний тухай танаас лавлан асуувал даруй биш хэрэг болно үсттэй. Харин би ийдэг хүн болохоор танд үүний тухай хэлхийг өөрийн үүрэг гэж үзэж байна гэж Монте Кристо босонгон хэлв. Өө, гүнтэн. Харин баг хэмжээгээр хэрэглэвэл эм, их хэмжээгээр хэрэглэвэл хор болно гэдгийг санаж авах хэрэгтэй. Нэг тусал нь хүнийг аймаруулна. Үүнийг та өөрөө харсан. 5-6 тусал нь зайлшгүй үхэлд, тэгтэн гинтийн үхэлд учруулна. Хундахтаа дарсанд хийлээ гэхэд амтайг огтхон ч өөрчлөхгүй. За болий. Танд зөвлөгөө өгсөн хэрэг болж байх шиг байна. 6 цаг хагас цохив. Хадагтай вэлбэринд хоол зоглох ёстой таны хадагтай нөхөрч ирсэн тухай зар зорж ирж хэллээ. Хэрвээ би тантай дөнгөж 2 дахь биш 3-4 удаа уулзсан бол зөвхөн ачигч нь хариулагч биш, найз дотны хүн чинь байсан бол таныг манайд хоол идээд яв гэж шалаад татгал зэгт нь хүлээж авахгүй байсан та гэж хадагтай вэлбэр хэлэхэд Монте Кристо би танд ихэд талархаж байна. Гэхдээ биелүүлэхгүй байж болохгүй нэг юм байна. Грегийн нэг ноёгтойг театр үзүүлнэ гэд хэлчихсэн юм. Тэр ухаа дур үзээгүй бөгөөд намайг тийш нь дагуулж аваачна хэмээн хүлээж байгаа гэж хэлв. Тэгвэл яах вэ? Баяртай. Харин миний эмийн тухай бүү мартаарай. Хадагтай минь хэрхэвч мартахгүй. Хэрвээ тэгвэл би тантай ярьж өнгөрүүлсэн энэ цагийг мартна гэсэн үг. Энэ бол байж болохгүй зүйл. Монте Кристо мэхийн ёслоод гарч одлоо. Хадагтай вэлбэр додлогшрон хоцров. Хачинхүү юм да. Адил Монте өөрөө мөн баха гэж өөртөө хэлв. Монте Кристийн тухайд гэвэл энэ яриан түүний бодож явснаас ч илүү үр дүнтэй болжээ. Ингээд сайн суурь тавигдлаа. Энэ цацсан үр зүгээр өнгөрөхгүй байхаа гэдэгт итгэж байна гэж тэр гаргацууран бодлоо. Маргааш нь хэлсэн үгэндэн хүрдэг гүн нөгөөх өгнө гэсэн жорыг хүргүүлв.